Энсэг сургуулийн алдарт наадам болох Каракад оролцсон влог. Цэнхэр өнгийн хугацаа өмсөөд урдаас талбараа аваад тэгээд гадаа концертын зал руу явсан байгаа. Өнгөрсөн жилээс төгсөгчдөө зориулаад бас Карака хийж эхэлсэн. Үйл ажиллагаа нь оюутан байхдаа бүр яг адилхан байсан. Карака наадмын хамгийн алдартай шалтгаан нь Солонгосын ер нь хамгийн hot idol-уудыг өөрсдийнхөө наадамд ингэж дуудаж үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ маш том давуу талтай. Энэ жил 5 дахь үеийн айдол зэндүү олон ирсэн болохоор ер нь жоохон таалагдаагүй. Төгсөж жоохон нэг 3-4 дугаар үеийн айдолууд ирсэн бол илүү сонирхолтой байх байсан болов уу гэж бас бодсон. Тэгээ ер нь жил болгоо амар алдартай хүмүүс ирдэг. Жишээлбэл IU, Psy, тэгээд өнгөрсөн жил JYP, Rain гэх амар олон хүмүүс ирсэн. За миний ирсэн шалтгаан чи энэ ахнар шүү дээ. 1-р үеийн айдолууд одоо бараг 40, 50, 60 төгсөж байгаа хүмүүс байгаа. Тэгэл уянгалуулаад манай артистуудын тоглолт ер нь дууссан да. Гэтэ энэ зөвхөн төгсгөл нь биш. Каракагийн хамгийн алдартай зүйлсийн нэг буюу энэ cheering хийдэг соёл байгаа. Тоглолтын дундуур ингээл үеийн манай cheering лидерүүд гарч ирээд ингээд хүмүүсийг хөгжөөсөн байгаа. Цаана нь орилол дуулаад хөгжин тоглож байгаа хүмүүс нь агаарыг гэнэртэй хаадлаг. Энсэг сургууль, Кореаг сургууль хоорондоо жил болгон спортын тэмцээн зохион байгуулдаг. Тэгээд спортын тэмцээн дээр энэ бүх cheering-гээ хийдэг байхгүй юу? Энэ жил Кореаг сургуулийн лидер өргөдөж бид нар Кореаг сургуулийн дуудан дээр cheer хийсэн. Мэдээж манай сургуулийн үеийн лидерүүд бараг 3-4 удаа гарч ирж хүмүүстэй хамт ингэж cheer хийсэн байгаа. Хүн болгонд өөрсдийнх нь дуртай дуунууд нээдэг. Тэгээ минийх болохоор Ясэнма буюу одоо зэрлэг морь гэдэг нэртэй. Гэтэ Ёнсэдэгийнхний хамгийн хайртай дуу нь юм бол үнэхээр Саранганда Ёнсэ буюу Ёнсэ би ч юм хайртай гэдэг нэртэй дуу байгаа. Cheering хийхэд заавал ч хийх ёстой зүйл юм бол бибинийхээ уран дээр гараа тавьж бибинтэйг хамт гэж уран зүг энэ зүг буюу баруун зүүн гэдэг үсэрцгээдэг тийм хөдөлгөөн маш хийдэг. Маргааш өдөр нь ер нь нуруу хүзүүгөө амар өвчтөй болдог байгаа. Наадам дуусахад бүгдээрээ цэнхэр даалгаагаа үсгээд тэгээд салют буудуулаад дууссан байгаа. 3-аас 11 хүртэл болсон энэ наадамд бараг 10,000 төгсөгчд болон магистр, доктор тэгээд хэлний бэлтгэл сурж байгаа хүмүүс оролцсон. Өдөр халуун байсан болохоор ч тэр амар их ус цацсан. Тэгээд шалф нороод гэрлүүгээ ирсэн да.